Хур бороо үргэлжлэн орж буй 7 хоногийн мэнд. Өнгөрч буй 7 хоногт Америкийн нэгдсэн улсад 2 удаа халдлага болж нийт 29 хүн амьд. Тус үйл явдалтай холбоотойгоор Америк улс даяар гашуул зарлаад байна. Ийхүү ойр ойрхон халдлага гарч байгаа нь тус улсын иргэдийг айц хүч давтуулаад байгаа байна. Авьяаслаг австралчууд тэмцээнд Монгол залуу Батулга оролцож шүүгч нарыг алмааруулж 4 тэнцэн гэсэн үнэлгээг авчээ. Okay, you guys, this is for real. We've got medics on standby. Их борооны улмаас засгийн газрын ойролцоо газар цөмөрчээ. Энэхүү нүхийг төрийн ордонтой холбогдсон байж магадгүй хэмээн тагнуулынхан шалгасан боловч 80 жилийн өмнө баригдсан хүнсний зор байсан тогтогдсон байна. Энд чинь яг хөтэ бүр эртний 30 40 оны байдлаар яхаа нөгөө нийслэлийн нөгөө мэдээллийн санд байхгүй л байхгүй юу? Тийм учраас нөгөө зүгээр ингээд зогсоол маягаар ингээд ашиглацсан. Тэгээ өчигдрийн байдлаар бол нэг иргэний машины нэг уртлын дугуй ингээд цөмөрж ороод тэгээд тэрийг гаргах явцад бол ерөнхийдөө нилээ томоороо одоо ингээд цөмөр орцсон. Одоо доор нь болохоор зүгээр нэг юм 6-8 хэмжээтэй ингээд зойрын юу байна. Бетон хана юм. Бетон биш зүгээр чулуун юм хамтай. Тэгээ ингээд том юунуудаар балкнуудаар ингээд хучцсан тийм. Тэгээд мөвөх моднууд нь ингээд ялзраад орцсон. Тэгээ ерөнхийдөө бусад байгууллагууд орох боломжгүй. Одоо тэгээ онцгой байдлын газар цагдаагийн байгууллагаас болохоор ийшээ хүн орж унахаас эрсдэл хамгаалж байгаа. Онцгой байдлын газар одоо манай байгууллагуудаас одоо нөгөө соёлын хамгаалсан байгууллагад мэрэгчлэлтгүүд ирэхээр нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд доторх юмны одоо судалгааны ажил явах гэдэг иймэрхүү байна. Яарад явахад хэмээн аян өрнөд байгаа ч өнгөрсөн 7 хоногт автослоор дахин 4 хүн амнасаа алдлаа. Мөн түнчлэн яарад явахад аяны хүрээнд рэпер Десант болон Тандар нар дуу гаргажээ. Яагаад та нар хийхнээ ганцаар дуулж солиодгүй юм бэ? Яагаад та нар хийхнээ хожимод нь буцаж ярилдсан бэ? Яагаад явах амьдралаас нэг амьдралыг идвэн дүнээс цогтан гэж үгүй чамд заягсан бүхэн хүчээр тулгаагүй шүү дээ зогсох ёстой боцогснана хэсэг бодоод хөтлөх чинь жихэн төгс санаа. Хар хорхоонууд л Улаанбаатар хотыг дарж өнгөрлөө. Сибирийн төмнөөс зугцсан хар хорхоонууд манай хотод ирээд живж өглөө хэмээн зарим хүмүүс хошигноод амжижээ. Ямар ч тач дараах зөвлөгөөг мэрэгжлийн эмч хүргэж байна. Сүүлийн үед нь хар хорхоонуудтай холбоотойгоор чихлүү хорхоо орох энэ янз бүрийн амтан гадны биет орох юм юмнууд бас их ирж тохиолдол их гарч байгаа. Энэ үед болохоор иргэд яаралтай чих амар хоолой эмчит хандж эвлэгийн тусламж үйлчлэг авахгүй бол өөртөө дуран мэдэж янз бүрийн юм их рүүгөө тусаах тий янз бүрийн юмар ухах тиймэрхүү яаж болохгүй. Ер нь бол ихний байдлаар эрүүл мэндийн байгууллагт яаралтай хандгал хэрэгтэй тий. Рэпер Инрэл PC Mall-ын рекламанд тоглож унана дуугаа дуулсан олонний анхаарлыг татаад байна. Хитрхи гүд ноутбукнууд PC Mall хямдэрснийг сонсоод би хүсэмэ хамгийн гүд ноутбукнууд PC Mall энэ бол хамгийн сайн сонголт. PC Mall-ийн Back to School уншуулал эхэллээ. Дараа 7 хоногийн цаг агаар явд үргэлжилсэн бороо зогсож дундаж температур 18 градус байх юм байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай баярлалаа. Чи юу ярьчихсэн? Бороо юу гэж? Энэ 7 хоногт бороо орсоо. Дараа 7 хоногт бороо орох юм байна. Бороо орсоор сүултээ бүр эмэрхоч хэлээ те. Оц тийм сайн мэдээ. Дараа 7 хоногт бороо гэж дуусах юм шүү. Харин. Туус гинэ. Яа, хоолой сөөцөн байгаа шүү. Сөөцөн. Хоолой. Чи юу гэж?